Хил ам хэрүүн шууганы мөнхийн эзэн босоор байдаг, босоор байгаа, хоошотож босоор байх нягууртаа хэдиж засал сэхэл авдаггүй задарсан, завхарсан, заваарсан нэгэн байгууллага Монголд бий болоод удаж байгаа. Тэр бол сөөх буюу сууц өмсөлтийн холбоо. Уг нь бол оршин суугч иргэдэн этэг зүтгэлээ чүт жоохон дайчилж бөөнөрөө цуглаж байгаад л ажилсаг гавшгаа ахваачтай сэргэлэн хэн нэгэн хүнийг дундаасаа сонгоод л хамаг ажил төрлөө хариуцуулаад тог тухтай цэвэр цэмцгэр амьдраад явчих боломжтой газар юм. За тэгтэл бүр яаж хичээгээд цугларья, солио сайжруулъя гэсэн ч хил ам хийгээд хэсэгч тэнд зүгтаагаад алга болдог зарим нэг сөөхийн дарга нар Монголд байна. Эдгээр даварцсан гаруудын нэгэн жишээ бол энэ. Энэ бол Баянгол дүүргийн 2 дугаар хороо 26 дугаар байрны 1-р орц. Олны хилдгээр болвол 9 шар хэмээх хуучны байрнууд юм. Зундаас ирүүхэн өвөлдөө дулаахан агаар сайтай таа зөндөртэйгээд магтах үзүүлэлтүүд маш олон хэдийч сөөхийн үзүүлэлтээрээ бол Монгол улстай бүр хамгийн адгийн заваарсан жонхуурсан газар юм а. Энэхүү сөөхийн дарга Няндор чимэх нэгэн эрхэм бий. Уг суус өмсөлтийнхээ холбооны харьяа байранд бүгэл уг дүүрэгтэй ч амьдрдаггүй энэ хүн чухам яаж яваад энэ олон байрны сөөхийн эзэн болж чадсан одоо бүү мэд. Энэхүү орц бол тэрхүү 9 шар байрны хамгийн ихний орц юм. Бага байдлын өрдөөл энэ хог шороо үнэр танар хүний өтгөн шингээд 9 шидэнд бүрдсэн газар юм. Дотор нь оршин суудаг хүмүүсийн сөөхийн дарга ноён Няндоржиг отон байж уулзаад энэ байдлыг хэлж, ярьж, хэрэлдэж, хилцэж янз бүрээр үдсэн хэдиж ясны худалч явуургүй зайлтай бэлэн амтай базаах хуцаантай сөөхийн дарга Няндорж нь өнөөдөр л амжуулаад янзалчихноо маргааш гэхэл сайхан болгочихно дөө та бүхэн санаа зовхоргүй таван амгалан байцгаа хэмээн бэлэн жицэн үгийг ус мөрөмөд урсгаж өнөө мөн хэдийгээ тайвшруулж аваад л гол гарын эргэж уулзахгүй юм шиг сургахгүй зүхтэн алга бол. Амьтан хүн ажил төрөлдөө явсан хойгоор хулгайч нохоо шиг санд мэд нэг шурчхад алга болдог энэ хүнийг хайж сурч үйл тамаа үзэж явснаас Африк ТВ-с цасмас хайж явсан арай дээр шүү гэлцэх юм билээ. Одоо та бүхэнд нэгэн бичлэг үзүүлье. Энэхүү бичлэг бол тэрхүү сууц өмсгчдийн холбооны ердийн л нэгэн өдөр бөлгөө. За энэ бол Баянгол дүүргийн 2 дугаар ороо 9 шар гэдэг сууц өмсгчдийн холбоо дарга Няндорж гэж юм байна. Энэ сууц өмсгчдийн холбоо байдлыг харъя. Норцон дор байдаг ингээд. Одоо ингээд байж байгаа байдлыг харна. Бүгдээ за Няндорж гэдэг хүн ч өөрөө энэ байна. Тий. За ингээд. Сая бол яхаа би мэдж байгаа олон юм яриа сууж байгаа юм тийм ээ. Одоо энэ дотор нь хийж байгаа байдлыг харна. Тэр над тамаагүй. За ингээд сохтоо хэрэгчэнгүүд энэ бүр ингээд дүүр. Төвжөөсөө ингээд энэ газар ингээд хөвтчих. Тэсэр шөөх их нь өөрөө нохоо орооноос толгоон дээр энэ сохтоо хавгаа ингээд байнга ярих ууж идэг. Тэгээ сая ингээд намайг ороод ирэнгүүт энэ Няндорж гэдэг хүн ингээд зутаагаад алга болчих. Энэ ингээд нэг юм сохтоо нөхөр. Ердөө 9 шар гэдэг сөөхийн байж байгаа байдал нь бол ерөөсөө л бодит байдал нь энэ. Ийм ачаагүй улсуу суудаг. Сая хэлэхээр би хөөцөлдөөд байгаа гэж хотлоо юм яриад тэгээ зутаагаараа явчих. Тэр Няндорж байгаа малгай нээж чинь юм хайж санд минь зутаагаар явчих. Ийм өөрөө сая албан газар да тамхи татаж явж байгаа. Энэ албан газар тамхи татахыг угаасаа хуулиар хориглосон. Тэр. Энэ нэг нөхөр ингээс огтуул ууж байгаа. Өөдөөс олон юм яриад. Тэр. За тэгээд ингэж. Энэ бол байг сохтоо өөрөө тэр орцондоо шээгээд баагаад унтаар байж идэг нэг юм аваа байдаг. Мөнхийн сохтоо. За ингээ Баянгол дүүргийн 2 дугаар ороо 26 дугаар байрны 1-р орцны одоо орцонд байдаг сөөхийн даргын контор гэж. Тэнд нэг юм аригчин, лойгорчин гэсэн шидийн улсууд цугладаг, хэрэлдэг, зодтолдог, баадаг, шээдэг ийм улсууд байдаг. Дарга нь өөрөө энд амьдардаг. Хаан жилээ дамбат чөлөө энд амьдардаг гэсэн өөрөө хангад зутаагаа авчдаг. Ийм л байдалтай шөөх энд байна. За ерөнхийдөө байгаа байдал нь энэ. Бичлэгт гарсан согтун хүмүүс бол энэ 9 шар хэмээх сууц өмсгчдийн холбооны албатууд, ажилтнууд юм. Өөрөөсөө орцондоо тасарч унаж бааж шээжгээд тэрэн дотроо хутгалдаа дэвтэж байдаг. Ийм л арчаагаа алдаж адгаа барсан аригчин, гудраачин, арайлтын дүү хүмүүс цааш нь олон юм хүлээж явах. Хажууд нь хаяад ирлээд оршиж буй Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хилцээг нь ч тоохоо байсан ийм нэгэн сөөх Улаанбаатар хотод байна.
Бултал зүгтаагаад алга болчихдог, баригдахаараа худлаа ярьж молиг өнгөлөө сургуу болчихдог, нас дээр гарч нам сух насан дээрээ яваа хэдиж ичхнүр эмээг сэтгэлгүй болсон Няндорж гэж энэ этгээдэд хариуцлага тооцдог газар байна уу тамина. Байдаг бол энэ этгээдийг барьж авчирч балбад зөвхөж байгаа ч гэсэн сөөхөө салгаж орчноо сайжруулахсаа хэмээн орсон суугчид нь үгэн барж үсээн зулгаач юм. Хаа нэгтээ харагднуу тэр Няндорж. Хаасаа агсан тавьж тасарсан газараа шээж бааж өтгөн шингэндээ холдож явдаг 9 шар сөөгийн алтан хаагчдыг дийлэх газар байна уу? Баянгол дүүргийн цагдаагийнхаа даанчтай. Бид чинь 21-р зуунд амьдарч байгаа хүмүүс шүү дээ.